За би бол одоо та нартаа бас залуу хүмүүс байгаа учраас цаашдын ер нь 100 жилийг юу гэж харж байгаа вэ гэдэг талаар ярилцаж бодож байна. Нэг их удаан цаг авахгүй. Товчхон бөгөөд тодорхой яриа. Эх оронч байна гэдээ ярих юм. Эх оронч байна гэхээр одоо сүүлдээ би үнцэрхэг үзэлтэй гэхээр Улаанбаатарт явж байгаа гадаадын хүнийг очиод цохиод авдаг, эсвэл хувцсыг нь дээр мэдчихдэг, тэ? Эсвэл одоо үсийг очиж хусаад байдаг эх орончууд бас байх юм, тэ? Тэгэхээр энэ бол одоо эх оронч үзэл гээд бодохоор муу юм уу? Одоо биш юм шиг байна. Уул нь бол. Гэтэл одоо сүүлийн үед нэг иймэрхүү хандлагыгаа эх оронч үзэл гэж боддог болсон. Эх оронч байна гэдэг бол ухаалаг байхыг л хэлж байгаа. Ер нь бол бид нар их ярьдэн шүү дээ. Одоо смарт байя. Смарт гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Гэхээр ухаалаг төртөө баймаар байна. Хүн өөрөө смарт баймаар байна. Смарт гэдэг чинь бол ийм 5 үгний товчл та бүхэн бол мэднэ. Англиар бол одоо specific гэдэг чинь бол ийм тодорхой байх. M гэдэг нь бол хэмжигдэхүй үз байх юм. E нь бол хүрч болохгүй үз. A үсэг нь болохоор бодиттой хандахыг, тэгээ T үсгээр болохоор time oriented гэдэг цаг хугацаанд байхыг хэлж байгаа. Энийг ухаалаг гэдэг юм аа. Зорилт тавьсан бол түн чи хэмжигддэг байх хэвээр, хүрэх газар чинь тодорхой байх хэвээр, цаг хугацаатай байх хэвээр. Түүн шиг эх оронч байна гэдэг бол ухаалаг байхыг бид нар ойлгож ирсэн. Өнгөрсөн жилүүдэд манай улсад юу болоод өнгөрөв гэж. Бидэнтэй яг адилхан 5 сая өрөхгүй хүн амтай Норвег гэдэг улс дэлхий долларын одоо саятангуу төрүүлсэн одоо иргэн бүрэн одоо өөрийнхөө дансандаа хадгаламжтай ийм сайхан улсууд бий. Гэтэл яагаад бид өнөөдөр газрын баялагтай мөртлөө шахуугчгүй их нөөцтэй мөртлөө түүхтэй мөртлөө ийм одоо залуучууд нь оюун санаагаараа IQ-га ийм өндөр байж яагаад ингэж амьдраад байгаа юм бэ гэж бид нар өдөр болгон өөрсдөөсөө асуудаг. Өнгөрсөн 100 жилд одоо нөгөө хаус гэж ярьдаг. Хаус буюу өөрсдийнх нь оролцоотойгоор альва нэгэн зүйлийг устгах юм технологи өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Чили, Сир, Аргентин гэдэг улсуудыг та нар мэднэ шүү дээ. Чилд нэг тийм мөргөлдөөн боллоо, Сирд нэг тийм бас мөргөлдөөн боллоо, зөрчилдөөн боллоо гэдэг. Тийм үү? Тийм газар бид нар яагаад төрөөг юм бэ? Төрчөөг юм бэ? Харин бид нар азтай 50 ийм сайхан улсад төрсөн. Тэгвэл тэр Чили, Сир гэдэг улсуудын чи ерөөсөө энэ дэлхий дээр хаус гэж яриад байгаа. Өөрсдийнх нь оролцоотоор өөрсдөө нөх устгадаг. Нэгсэндээ үндэсний дархлаа гэдэг зүйлийг байхгүй болгож, хэл соёлгүй болгож, уламжлалгүй болгож. Ингээд ард иргэдийнхэн дунд одоо бидний ярьдгаар нөгөө яс хаях маягаар зөрчилтөө үүсгэдэг. Ингээд иргэд өөрсдөө дундаа ийм зөрчилтөө үүсээд эхлэхээр сүүлдээ ийм хаус төлөв байдал руу шилждэг. Өнөөдөр 90 онд пост коммунист олон улсууд байсан. Та нар мэдчихэж байгаа тийм. 90 онд бол ардчилсан зах зээл бид нар шилжсэн дараа пост коммунист улсууд бол өнөөдөр яг шат дараалтаагаараа одоо ингэж ардчилсан нийгэм рүү шилжлээ шүү дээ. Тэгэхээр миний өнөөдөр та бүхэнд ярих чаас сэдв бол өнгөрсөн одоо ирээдүй шийдэл гэсэн энэ сэдвүүдээр л ярив. Өнөөдөр ардчлалын 3 дахь давлгаа буюу пост коммунист одоо улсуудтай хамт улс төрийн дэглэмийн хувь бид нар шилжсэн 90-ад оны үед. Жишээ нь өмнөд Европ болон газар дундын тэнгисийн энэ Португал, Испани гэдэг орнууд байгаа шүү дээ. Эдгээр Латин Америкийн одоо Карибын арлын улсууд бол тэр та бүхэн мэдж байгаа. Нөө Эквадор, Перу, тэ одоо энэ эдгээр улсууд бол бас хамт шилжсэн. Зүүн Европын улсууд бол яг Унгар байна, Польш байна, Зүүн Герман, Чехословак, Румыни, Болгар гэдэг энэ улсууд бол бас биднэртэй адилхан ардчилсан нийгэм рүү шилжсэн. Тэгвэл Аз төвд бол биднэртэй ямар улс руу шилжсэн бэ? Энэтхэг байна. Тэ? Солонгос байна, Филиппин байна, Пакистан гэдэг. Эдгээр улсууд биднэртэй хамтдаа ардчлалын 3 дахь давалгааг хамтдаа даван туулж нэгсэндээ тэр төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас өөрөө чөлөө зах зээл рүү шилжиж ирсэн. Иргэд хувийн байгууллага байгуулдаг, өмчтөө байж болдог. Тэр нөгөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, сонгох төрхийг хэрэгжүүлдэг ийм систем рүү орж эхэлсэн. Эдгээр улсуудтай хамт. Тэгвэл эдгээр улсуудтай бид нэг гараанаас гараад 90 онд арчилсан шинжилгээ хийж чадсны дараах одоо эргээд өнөөдөр харахад бидэнтэй нөгөө нэг ижил төвшөнд шилжилт хийсэн орнууд хаана явна вэ гэж бодож байна тав.
28 улс төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Гэтэл бид нар эдгээр улсуудаас 28 улсаас 22 дугаар байранд дотоодын нийт бүтээгдэхүүний жингээрээ зогсож байгаа. 28 улсын 22 дугаар байранд шүү дээ. Дэлхийн 197 улсаас 125 дугаар байранд орж байгаа. Бид бодиттой нөхцөлөд өгнөх ёстой шүү. Дэлхийн 197 орн байна. Энээс 125 дугаар байранд бид нар зогсож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь яагаад хэмжээд байна вэ гэвэл нэгсэндээ бол иргэн бүрийн амьдрах чадвар, амжиргааны түвшин өрхөө орлого гэдэг ингээд асуудлуудыг ярих хэрэгтэй байна. Тэгэхээр бид хөгжиж гин үү? 197 орноос 125 дугаар байранд орно гэдэг бол ямар вэ? Адилхан 28 улсаас зэрэг гараанаас гарсан чинь 22-т орчлоо шүү. Яагаад ийм байдал шилжчихсэн бэ гэвэл бид ерөөсөө эдийн засгийг зүгээр нэг газраас зээл аваад дэд үтс рүү хийждэг. Эсвэл нэг зээл аваад түүнийг замын бүтээн байгуулалт руу хийждэг. Хизээч нөгөөдгөө үр өгөөж өгдөггүй. Ингээд нэг өрөнд баригдсан улс болчихлоо шүү өнгөрсөн жилд. Тэгэхээр өнөөдөр жишээ нь манай улсын хувьд бол 2008 онд төлөх өр бол энэ 500 сая Америк доллар 1 тэрбум юаны өрийг бол бид нэр төлнө. Гэтэ өнөөдрийн засгийн газар бол энэ одоо өр төлбөрийн асуудал дээр бас бодиттой хандаад асуудлыг бол арай өөр өнцгөөс хараад ингээд шийдэж явж байна. Яг эдгээр өрүүдийг ингээд хуваах юм бол Монгол улсын иргэн бүр 3 сая төгрөгийн өртөө байх. Иргэн бүр нийт өрөө ингээд хуваагаад үзэх юм бол. Тэгэхээр өр дотоодын нийт бүтээгдэхүүн хоёроо ингээд харьцуулаад үзэхээр энэ 84.8% нь бол өр болчиход байна. Энийний одоо 54% гадаадад 30.8% дотоод өрүүд ингэж бид нэр эзэлж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авсан энэ их өр төлбөрийн уршгаар өнөөдөр бид нар микро түвшний эдийн засгийн өсөлтийг хийж чадахгүй шүү дээ. Та нар мэддэг эдийн засгийн өсөлт 5% төрлөө, 7% төрлөө, хэдэн хувь төрлөө гэдэг. Гэтэл амьдрал өөрөө сайжрахгүй байна гэдэг чинь юу юм бэ гэхээр ерөөсөө хөрөгчөнд байгаа хүнсний тоо нэмэгдэхгүй байна. Тэ бидний амьдрал сайжрахгүй байна гэдэг байна. Эдийн засаг өсөж байгаа мөртлөө амьдрал яагаад сайжрахгүй байна гэхээр нэг өсөндөө бол бид нар хүний ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнийг баялагтай, орлоготой болгоход нь анхаарал хандуулсан бодлого байхгүй гэсэн үг шүү дээ. Монгол улсын эдийн засаг тийм том биш ер нь бол. Маш энгийн эдийн засаг. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг гээд аваад үзэхээр гадагшаа экспортлж байгаа бараа бүтээгдэхүүний 88%-ийг одоо энэ газрын доорх баялаг те энэ уул уурхайн баялаг, энэ нүүрс эзэлж шít. Тэгэхээр энэ чинь ерөөсө хоёрхан бүтээгдэхүүн байна. Одоо та нар харж байна. Зэсийн хөдөр баяжмал 25%-ийг 40%-ийг чулуун нүүрс. Ерөөсөө л ийм ойлгомж. Тэгээд нэг боловсруулаагүй нефтүүд, төмрийн өдөр, цайрын өдөр мөнгөжөөг алт гэсэн нэг ийм л юмыг бид нэр экспортлдог. Шороог л гаргаж шít. Нүүрсэл зөөж шít. Ийм л байдалтайгаар бид нар байгаа. Тэр эндээс дүгнээд үзэхэд яаж аж үйлдвэрлэл гэж байхгүй манай улсад. Тэ? Брэнд болцсон зүйл байхгүй. Дэлхийд танигдсан зүйл алга байна. Экспортыг хит их төвлөрөл бий болоод 88% нь энэ уул уурхай салбартаа шууд холбоотой болчхоор нөгөө та нарын сонссноор нөгөө эдийн засаг төрөлжин солонгорно гэдэг ойлголт чинь бий болж чадахгүй шүү. Гэтэл гаднаас авж байгаа жишээ нь импортын бараа бүтээгдэхүүнүүд байна. Нийт импортын 64% нь стратегийн бүтээгдэхүүн эзэлж байгаа. Одоо хүнсний стратегийн бүтээгдэхүүн. Гэхдээ чинь бид нар гадны улсаас шууд хамааралтай болж эхэлж байна. Импортын бүтээгдэхүүний 64% нь стратегийн бүтээгдэхүүн эзлэхээр чи бид өөрсдөө энд хэрхэн амьдрах вэ гэхээр шууд импортоос хараат болж эхэлж байгаа. Гэтэл бидний чаддаг зүйлийг заавал импортоор оруулж ирэх ямар шаардлагатай вэ? Тэгэхээр үүн дээр бид нар өөрчлөлт хийхин тулд миний бодож байгаагаар бол цаашдаа аж үйлдвэрийг хөгжүүлэхэд импортоор орж ирж байгаа зарим бүтээгдэхүүний дээр татвар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгжиж энэ үндэсний үйлдвэрлэгч нарыг бид нар дэмжнэ. Ийм засгийн газрын хэд хэдэн шийдвэрүүдээр гаргахаар бид нар би бас саналаа боловсруулж ажиллаж байна. Ингээд эхлэхээр үндэсний үйлдвэрлэгч нар сэргэж эхэлнэ. Эх оронч худалдаа авалтыг бид нар цаашдаа хийх ёстой байдалтай орчсон байгаа. Эдгээр асуудлуудыг шийдэх ёстой. Тэгэхээр манад өнөөдөр та бүхэн 16 оноос хойш эдийн засгийн өсөлт сайжирсан. Өр төлбөрүүд төлөгдөд эхэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт маань 16 онд 3.1% байсан. Дараа одоо нэг 19 он гэхэд 8% хүрэх болцоотой болж байна. Ажилгүйдлийн төвшин бол тооныхоо хувьд бол буурж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтууд бол бас одоо тодорхой түвшинд нэмэгдэж 484%-аар 11 онд өсөжсэн бол 16 онд хасах 82% хүрээд одоогийн байдлаар бол 56% өсөлттэй гарсан. Ийм үзүүлэлт бол байна.
Ядуурл өрхийн орлого гэдээ аваад үзэхээр түүхэндээ өрхийн орлого буурсан. 15 онд өрхийн орлого түүхэнд анх удаа буурсан. Харин 2017 оны байдлаар бол бас одоо өрхийн орлого дээр өсөлтөө гарч байгаа боيو эдийн засаг сайжрах юм болцоо бол эндээс харагдаад байгаа гэдгийг би бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Олон улсын одоо судалгааны байгууллагууд байдаг эдийн засагтай холбоотой индексүүдийн өсөлтийг аваад үзсэн чинь эдийн засгийн энэ эрх чөлөөний индекс одоо нэг юм өрсөлдөх чадварын индекс гэдэг улсуудыг ингэж нөгөө төвшнгөөр тогтоодог. Энэ өрсөлдөх чадварын индексээр бол манай улс 2015 онд 3.8 оноод 104-т одоо ингэж бичигдэж байгаа. Авилгалын индекс бол сүүлийн үед буурс үзүүлэлт ерөөсөө харагдахгүй. Зээлжих зэрэглэл бол сайжирсан гэл. Ингээ эдийн засгийн тодорхой тоонууд бол бас нааштай тоонууд бол харагдаж байгаа. Тэгэхээр бид бол цаашдаа юу хийх ёстой гэвэл эдийн засаг өсгөхөд нөлөөлдөг үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд юу хийх вэ гэж. Нэгсэндээ бол дэлхийн топ 10 улс эдийн засгийн эрх чөлөөгөөр тэргүүлж байгаа улс. Энэ улсуудад ямар улсууд ордог вэ гэхээр Хонконг нэгт бичиж байна. Сингапур, Шинэ Зеланд, Швейцар, Австрали, Ирланд гэдэг Эстон, Англи, Канада, Арабын нэгдсэн улс гэдэг ингээд улсууд эхний 10 байранд орж байгаа. Дэлхий дээр бол. Эдгээр 10 байранд орж байгаа улсуудын гол нөлөөлөл нь юу вэ гэхээр 3 зүйлийг л өндөр түвшин зохион байгуулж чадж байгаа. Тэр нь бол эрх зүй төр, тэгээд бизнес буюу хувийн эмчлэг дэмжих тогтолцоо, засгийн газрынхаа зардлыг танах, төрийн данхар бүтцийг арилгах гэсэн. Ийм л 3 зүйл дээр анхаарал хандуулснараа эдгээр улсууд эдийн засгийн эрх чөлөөгөөр ийм өндөр түвшинд бичигдэж байгаа. Тэгэхээр эдгээр үр дүнгээс шалтгаалаад бид энэ 3 зүйлийг яагаад хийж чадахгүй вэ гэдэг ярих хэрэгтэй. Өнөөдөр 21-р зууны их орончид бол та нар 21-р зуунд бид зэвсэг бариад дайнд оролцохгүй. Дайн байлдаа хийхгүй. Бид харин ямар байлдаанд оролцох вэ гэвэл оюун санааны дайн хийнэ. Мэдлэг чадварын дайн хийнэ. Технологийн дайн. Энэ бол өнөөдрийн энэ залуусын өнөө цагт амьдарч байгаа та нарын гол хичээл зүтгэл энэ. Тийм учраас 21-р зууны их орончид бол бид оюун санааны тусгаар тогтнол хийх ёстой. Ийм цаг үед амьдарч байгаа. Тусгаар тогтнол гэдэг бол зөвхөн цэрэг дайны биш, оюун санааны эдийн засгийн дайн байх ёстой. Оюун санаагаараа бид тусгаар тогтнолчид биедаасан байж хараа тус байж бид нар цаашдаа энэ улс их орны тусгаар тогтнол бүрийн эрхт байдлыг үр хоожтой хүлээл гэж өгнө. Өнөөдөр эдийн засгийн интеграцчлал гэж ярьж байгаа бид нар өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй бас одоо 2 том их гүрний дунд оршиж байна. Энэ бол том зах зээл. Энэ зах зээлийг бид нар ашиглаж энэ эдийн засгийн бүс нутгийн интеграцчлалыг дамжуулж цаашдаа энэ эх оронч үзлээ үргэлжлүүлж ажиллана. Оюун санааны тусгаар тогтнол бол боловсрол, ухаалаг худалдаа авалтаас эхэлнэ. Өнөөдөр 20 дугаар зуунд бол батлан хамгаалах хүчин чадал хэрэгтэй байсан бол өнөө цагт энэ тусгаар тогтнолоо эх оронч худалдаа авалт төр бий болох цаг ирсэн. Нэгсэндээ бол Монголын залуучууд бүх технологиг хийж хэрэглэж чадж байгаа. Маш олон. Өнөөдөр Монгол улсын төсөв дээр суудсан байгаа одоо 2.6 тэрбум долларын одоо бид нар худалдаа импортод зориулж байгаа. Энэ мөнгийг бид нар эх оронч худалдаа авалтанд дэмжих ёстой. Агаар цэвэршүүлэгч цэцэрлэгүүдэд тавих гэвэл энийг Монгол технологи нэвтрүүлж байгаа залуучуудад өгөөд энд ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Бид аливаа асуудалд ажлын байр нэмэгдүүлэх тоо ядуурлыг бууруулахаар л хэмжиж ажиллана. Тийм учраас Монголын 21-р зууны эх орон залуучууд нэг л зүйлийг чаддаг байна. Бүгдээрээ нэг зүйлийг. Хүн бүр өөрийнхөө ачааг дааж чадвал хүйдэлхийдэр бид хизээж алдахгүй гэж нэгдсэн яваа хулгай шүлэг байдаг шүү. Хүн нэг л зүйлийг чаддаг байх хэрэгтэй. Юу ч чадж бол. Нэг зүйлдээ гаргууд сайн байх хэрэгтэй. Ийм хүнийг эх оронч гэдэг. Ийм хүнийг энэ цаг үе өгүүлж байгаа. Бүгдийг биш. Бүгдийг мэддэг юм шиг царайлдаг биш. Нэг зүйлийг тодорхой мэддэг хүн энэ нийгэмд хэрэгтэй.
Өнөөдөр байгалийн баялаг тулгуурласан эдийн засагта хоёр бүтээгдэхүүнээс хамарсан ийм эдийн засагта төрөлжөөгүй солонгороогүй энэ улсад бид аж үйлдвэрчдийн бодлогоо гаргаж эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна. Гурван асуудал. Нэгт бол энэ инновацийг дэмжсэн бодлого хэрэгтэй манай улс. Үүний тулд бол би их ярьж байгаа энэ инновацийг дэмжиж гэж. Энэ бол технологийн агуулмж шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе гэж. Нэмэн үрдэгийг Монголд нь үлдээе гэж. Нүүрсийг зүгээр гаргахгүйгээр ядаж Монгол ухаан шингээгээд нэг ч гэсэн шатаагаад гаргая. Ингэж нэмэн үрдэгийг Монголд үлдээе. Инновац гэдэг бол хэмнэлт тоххой. Хамгийн сайн дэвшилтэд технологиор ажил хийх. Өнөөдөр улсын хөгжилд ийм хоёрхан ангилууд. Нэг нь шинжилгээ ухаан технологийн мэдлэг гэж. Шинжилгээ ухаан технологийн мэдлэг гэхээр эрдэмтэд нээлт хийдэг. Та нарын багш нар ч одоо янз янзын санаа гаргаад судалгааны ажлаа хийдэг. Патент тэр олон одоо оюуны өвч авдаг. Эдгээр чи ингээд тоогоороо бүртгэгдээл явж байгаа. Шинжилгээ ухаан технологийн мэдлэг гэдэг. Гэтэл эдгээр олон санаануудаас хэдэн мөнгө олвоо гэдгээр өнөөдөр улсын хөгжлийг үнэлдэг болсон. Түүнийг аж үйлдвэрийн мэдлэг гэдэг. Мэдлэгийг хэрэглэж сурах. Бага санаагаа мөнгө олгодог улсыг хөгжиж байгаа улс гэж нэрлэдэг болсон. Ийм цаг үед амьдарч байна. Та нар өнөөдөр маш их мэдээллийг авж байгаа хичээл дээр. Энэ олон авж байгаа мэдээллээс цэгцтэйг нь аваад алийг нь өөрөө хэрэглээ болгож чадах уу гэдэг чинь хамгийн чухал. Мэдлэгийг хэрэглээ болгох, мэдлэгийг мөнгө болгох, мэдлэгийг баялаг болгох үйл ажиллагаа бол та нарын эх орондоо ярьж байгаа хамгийн том бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт. Өнөөдөр компьютерийн ширээний ард суугаад гадаадын олон IT компани 5-6 мянган долларын цалин аваад байгаа залуучууд зөндөө байна. Монголд дүүрэн байна. Бид нар чадчих шин. Өнөөдөр сурагчийн ширээний цаанаас дэлхийн хэмжээний шин санаа гаргаад үүнийгөө үйлдвэрлээд дэлхийн термометр болох та нарт боломж байгаа шин. Өнөөдөр энэ их анхдагч санааг л гаргаж хэн чадсан тэр нь амжилтанд хүрэх цаг үе бол энэ цаг үе мөн. Өнөөдөр Монгол хүний оюун санааг үнэлдэг тогтолцоо биднэрт хэрэгтэй байхгүй. Дэлхийд дахин өөрөө ийм болсон байна. Тэгэхээр өнөөдөр хамгийн сайн шин санаа гаргаад үүнийг нь бид яаж мөнгө олох вэ гэдгийг би хийхэд дэмжлэг үзүүлнэ. Би өнөөдөр энэ их хурал дээр инновацийн хуулийг баталж гаргах гэдэг ингээд ажиллаж байна. Өнөөдөр Венц сангийн гэж та нар сонсч ирсэн баг. Венц сан гэдэг юу юм бэ гэвэл шин санаа гаргасан бол ямар нэгэн батлан даалт гаргахгүйгээр хамтын хөрөнгө оруулалтын сангаас зээл өгöd энийг нь боожулдаг. Залуучдын хөгжлийг дэмжих хуулийг сая одоо би бас ажлын хэсгийг ахалж батлуулсан. Энэ хууль нь ганцхан том дэвшил байгаа. Энэ бол залуучууд шин санаа гаргах юм бол тоног төхөөрөмжөнд тусалцаа үзүүлэх. Тэр шин санаанд нь хөрөнгө оруулах зохицуултууд залуучдын хөгжлийг дэмжих төв гэдэг энэ дүүрэг орон нутгуудад ажиллаж байгаа байгууллагаар дамжиж хэрэгжиж байгаа. Нэгсэндээ залуучдын нэг цагийн үйлчлэгийг тэнд хийж өгнө. Өнөөдөр ипотекийн 8% босхийг монголчууд авахгүй. Өнөөдөр 1000 сайхан шин санааг гаргаад та нар банкнаас зээл хүсээд эсвэл тэр залуучдын хөгжлийг дэмжих төв дээр очиод төслөө бичихэд та нарт барьцаа байхгүй. Батлага гаргах бодитоо барьцааны тавьчих зүйл байхгүй учраас зээл олдохгүй шүү. Гэтэл бидний санаа байна. Энэ санааг яаж мөнгө олох вэ? Өнөөдөр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг одоо санаачилж байгаа. Оюуны өмч гэдэг чинь энд байгаа тэр олон бүртгэгдсэн патентуудаа ганцхан энэ цаасыг аваачаад банкн дээр барьцаалаад 50% зээл авдаг болох ёстой. Өнөөдөр оюуны өмчийн газар дээр ингээд энэ чиний шин санаа бол 50 сая төгрөг юм а гэд оюуны өмчийн газар ингээд бүртгээд авцсан мөртлөө тэр 50 сая төгрөгийг банкнд аваачаад зээл авъя гэхээр энэ 50 сая 5 саяын зээл өгөхгүй шүү дээ. Тэгвэл бид нар яах гэж бүртгүүлж байгаа юм бэ те? Бүртгэх тогтолцоогоо сайжруулад ингээд эхлэх юм бол Монгол залуучууд идэх хүчин. Бид өнөөдөр гинт нэг өглөөс ирэхэд одоо баян болчихно. Гинт нэг өглөөс ирэхэд гинт царайлаг болчихно гэж байхгүй. Тэгэхээр яах вэ? Бид одоо юу хийх ёстой вэ гэвэл ерөөсөө хүн мэдлэгтэй байх юм бол, оюун санаагаа ажилуулах юм бол, бүтээлч үйлдвэрлэл явуулж чадах юм бол би сайхан амьдрна гэдэг нийгмийн сэтгэл зүг төлөвшүүлэх ёстой байхгүй. Үүний тулд бид нар өөрсдөөсөө эхлэх ёстой. Тийм учраас энэ инновацийн үйл ажиллагааг дэмжиж гэдэг нь энэ Хонконг, Сингапур зэрэг улсуудыг та нар мэднэ шүү.
Хонконг, Сингапур гэдэг улсуудад дэлхийд инновацийг салбарт хамгийн их хөрөнгө оруулсан учраас өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлтөөр хамгийн өндөр явж байна. Хамгийн өндөр. Тэгэхээр нэгт инновацийг дэмжсэн бодлогыг боловсруулахад та нар хамтарч ажиллах ёстой. Та нар ирээдүй бол энэ. Хоёрд бол дижитал засаглал гэж. Дижитал гэж юу гэсэн үг? Нэг хамтлаг байдаг шээ. Биш ээ зүгээр дижитал гэдэг чинь юу гэсэн үг? Тэгэхээр дижитал засаглал гэдэг чинь болвол дижитал гэдэг чинь тоо гэсэн үг. Тэ? Би бол ингэж асуудалд ингэж хандах хүсдэг. Одоо та нар бол би оюутнуудад уулзахдаа ингэ хичээлэн дээр орохдоо та нар ингэдэг. За энэ хүн хэн гэхээр энэ хүн бол болдын төрсөн дуудаа суугаас салсан нөхрийнх нь хүүхэд. Одоо энэ хэн? Та нар мэдчихсэн сонсчлаа шүү дээ. Юу болдын төрсөн дуудаа суугаас салсан нөхрийнх нь хүүхэд. Окей, та нар мэдчихсэн. Дараа нь би та нараас нөгөө энэ хэн гэхээр болдын төрсөн дуудаа суугаас салсан нөхрийнх нь хүүхэд шүү дээ гэж таниад байгаа байхгүй юу? Гэхдээ би та нараас болдыг таних уу гэхээр та нар таних уу? Танихгүй. Төрсөн дүүг нь харсан уу? Хараагүй. Суугаад салсан харж ирсэн үү? Хараагүй. Нөхрийг харсан уу? Хараагүй. Гэхдээ яагаад нөхрийн хүүхдийг яриад байна? Тэгээ та нарыг ийм болчиход байгаа байхгүй юу? Нийгэм гэж юу юм гэхээр юу юм? Та нар хариулт нь шүү дээ байнга. Юу гэдэг юу? Ойлгомжтой шүү дээ гэж дээ. Хүмүүс ингэдэг шүү. Арчил гэж юу вэ гэхээр ойлгомжтой шүү дээ. Мэдээж юм яриад л. Тэгээ яг юу юм гэхээр бас байхгүй. Тэ? Тэгэхээр болдын төрсөн дүүтэй суугаас салсан нөхрийн хүүхдийг ярих гэж байгаа бол болдыг тань төрсөн дүүг нь мэд суугаас салсан талаар нь сонс тэ нөхрийн нэг хараад ингэж хүүхдийг ярмаар шүү дээ. Тэгэхгүй болохоор бид нар нэг ийм бүдэг бадаг ингээ болчихсон сэтгэл зүй маань. Тэгэхээр ерөөсөө нийгэм гэж юу юм гэхээр яг хэлж чадахгүй. Яг бол хэлж чадсан. Яг юу нэр тэ. Тэгвэл бүгдээрээ ойлгомжтой гэх тэ. Ойлгоод байгаа юм шиг мөртлөө ойлгохгүй, мэдээд байгаа юм шиг мөртлөө мэдэхгүй юмнуудыг цэгцэлж авахгүй бол ер нь цаашд эвгүүдэнтэй. Тэ. Тэгэхээр асуудал тийм тодорхой ханаас сурах хэрэгтэй. Тийм учраас би дижитал засаглал гэдэг байгаа нь дижитал гэдэг бол тоо юм. Дэлхийд дахин тоон технологиор явж байгаа. Тоогоор ярь гэж. Чи ямар сурж байна? Ер нь давгүй байгаа гэж ярьдаг ш та нар. Би юу гэж ойлгоо. Хичээл ямар байна? Хичээлдээ сайн ямар сурж ийн гэхээр ер нь дажгүй байгаа шүү. Дажгүй. Тэр ч одоо юу гэсэн. Ойлгохгүй хэвчээ ерөөсөө. Одоо амьдрал ямар байна гэхээр сайжирч ах шиг байна шүү гэсэн. Тэ мэдэн бодлоо тэ ерөөсөө мэдэхгүй байна шүү. Сайжирч байгаа бол цалин яаж өссөн тэ. Манай аавын цалин 150 сая төгрөг нэмэгдсэн. Тэгээ амьдрал арай сайжирч байгаа би ойлгоо шүү тэ. Ингээд сайжирч байгаа юм байна. Гэдэг шиг дэлхийд дахин чинь тоон технологи руу шилжиж байгаа. Тэгэхээр дижитал гэдэг бол өөр ухаалаг тоон систем баггүй. Тоо. Бид нар тоогоор ярьдаг уулын асуудал дандаа хэдэн ажлын байр нэмэгдсэн, хэдэн хувиар амьдрал ус, хөргөчөнд байгаа хүнсний тоо хэдээр нэмэгдсэн. Хүнсний чанарын тоо, чанар хэр сайжирсан гэдэг энэ болгон чинь энтэй холбоотой үстэй. Тэгэхээр эдгээрийг хийхэд тулд дижитал засаглалыг хөгжүүлэх асуудал уран гарч ирж байгаа. Дижитал улс болох замаар эдийн засгийн хурдтай хийхэд тулд улс орнуудын тэргүү игнэнд байгаа Эстони гэж болсон байна. Өнөөдөр Скандинавын одоо тэр нөгөө Нордикийн 4 орн гээд байгаа шүү. Ямар улс? Швед, Норвеги, Финланд ингээд улсууд дайн. Тэгээ энэ орнуудын хамтын түншлэлтэй адилхан энэ Эстони гэдэг улс бол өнөөдөр дэлхийд технологиор хурдтай хөгжсөн төрийн бодлого гаргах замаар хөгжсөн юм улсаа. Тэгэхээр энэ улс бол өнөөдөр өөрөө хамгийн одоо бодиттой ажлуудыг хийж чадсан. Тэгэхээр Эстон улсын жишээг та бүхэн бол харж байна. Энэ Эстон улс бол 2008 он гэхэд бүх одоо салбартаа энэ ухаалаг хэрэглээг нэвтрүүлсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр та бүхэн сүүлийн сонссон одоо нөгөө блокчейн технологи гэх тийм ярьж байгаа. Тэгэхээр энэ технологиг төрийн бүх салбарт нэвтрүүлсэн. Энэ ямар технологи юм бэ гэхээр ер нь бол энгийнээр би хэлье. Нэг өрөөнд 3 хүнийг ажил хийлгээс суулгавал гуруула бие хянаад байгаад байдаг байхгүй. Ажлынхаа цагаа дуустал. Өрөөнд нэг хүнийг суулгачаар гараа авчдаг байхгүй. Хяналтгүй байгааз.
3 хүн байгаа ч яах юм? Энэ гарвал энэ нөхөр ажиллаа хийхгүй байгаа шүү дээ гэдэг дараа нь ингээ бие хянаад. Яг энэ технологи бол өөрөө бие хандаг төвлөрсөн биш юм хараат бос систем баг. Одоо та нар сервер гэж мэднэ те компьютер. Тэр сервер гэдэг чинь өөрөө юм нь хадгалагдчихж байгаа тийм хурдан байж. Энийг таны гэрт, манай гэрт гэдэг бүх анги айлуудын гэрт хуваагаад тавиад дунд нь нэг зүйл ингээ хадгалчихаар миний ч хяналтанд, чиний ч хяналтанд ингээд бүгдийн хяналтанд орчихсон. Үүн шиг ийм гинжин холбоо энэ блокчейн технологи. Энэ технологи төр энэ Stone гэдэг бол бүртгэлээ оруулчихж байгаа. Бүх бүртгэлээ. Бүх одоо төлбөрийн системийн шиг оруулчихж байгаа. Натрат гэдэг байгууллага хэрэггүй болсон байхгүй. Натрат хэрэгтэй юм. Би бол натратын байгууллагыг татан буулгах хэрэгтэй гэж боддог. Одоо тэр уулзалт хийсэн хэлж шít. Би өөрийнхөө хүүхэд мөн эсхийг тогтоолох гээд таньж мэдэхгүй натрат батаа дээр очиод 24 мянгаар тамга даруулдаг чи юу юм бэ? Тийм үст. Тэгээ тэр нөхөр тамга дараад баталгаажууллаа гэж яагаад мөнгө аваад? Өнөөдөр ийм түүц машинууд байгаа. Эндээс та нар иргэний үйлчлэлийн уулбар авдаг. Энийг аваад хэн дээр очих вэ? Дахиад энэ нөхөртөр очдог те? Барайд гүгээд. Тэгээ тэнд аваач. Ерөөсөө эндээс аваад тэр цаасаар аваад дахиад тэрний компьютер хар сууж байгаа нөхөр дээр энийг аваачиж өгөх ажиллагаагаа зогсоох хэрэгтэй байхгүй. Энд байгаа тэр цахим хийх гэж цахим дээр суурилсан байгаа тэр түүц машины програмч нь өөрөө тэнд байгаа бүртгэгчийн чимгээ дээр програмаар холбогдох ёстой ч. Ингүүл энэ ч ухаалаг засаглал юм. Энэ бол өөрөө энэ системээр блокчейнээр бүрэн оруулсан. Өнөөдөр энэ крипто валют гэж ярьж байгаа шүү дээ. Одоо энэ валютыг хятад хориглолцлоо гэж. Орос бол одоо энэ дээр бас нэг зохицуулт хий. Тэгэхээр хятад хориглоно гэдэг бол биднэрт боломж байхгүй. Энэ нөгөө дижитал энэ салбарт, олборлолтын салбарт мөнгө оруулъя гэж байгаа хүмүүс өдөр ирсэн өсөж байгаа. Канада, Монгол гэдэг хоёрхан улс байгаа дэлхийд. Энэ хоёр улсад энэ үүлэн тооцооллын тэр нөгөө одоо хүмүүс яриад байгаас олборлолт хийж ийн гэдэг. Энэ юм чинь дэлхийн хоёр улсад хамгийн их тохиромжтой. Цаг агарын бүс нутгийн хувьд хамгийн тохиромжтой. Сэрэгдэх өрчим хүчээ ашиглана, хүрн үүрсээ ашиглана. Маш их гарч байгаа халуун агаарыг бид нэр хүлэмж халааж болж байна. Сумыг бүтэн сумыг тэр үлээж байгаа агаараар нь халааж болно. Энэ болгоныг Стон ус хийж чадсан шиг бид өнөөдөр уул уурхаагаас биш агаар дээр явж байгаа зүйлээс мөнгө олмоор байна. Энэ цаг уураа ашиглаад энэ одоо говийн эссэн цөл энэ газар дээр аваачаа тэр үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Ингэж иж ийм замаар явж иж бид нэр өөрсдөө бидний цаг үед оюун санааны тусгаар тогтнол хийгдэх байхгүй. Бид урагшаа өөр юм ярих хэрэгтэй шүү дээ. Одоо гоё юм ярих хэрэгтэй шүү дээ. Тэрээс ингээд жалга довны юм ярмааргүй шүү дээ. Та нар бити одоо юм жалга довны юм ярь. Том юм ярь. Томдоо ийм дижитал улс болъё, инновацлог бай. Тийм үстэй. Бүх асуудлаа ухаалаг болов. Хэрэглээгээ тооц. Өнөөдөр та нар интернетээр дуртай аппликейшн татаад хэрэглэж байгаа. Бид нар 21-р зууны хүмүүс бүх зүйлийг ухаалаг систем рүү шилжүүлээ. Одоо жоохон өөр байя. Энэ бол энэ 21-р зууны залуучуудын эх орондоо барьж байгаа том хөрөнгө оруулалт. Энийг та нараас хүсэж байгаа. Өнөөдөр Сингапур улс яаж хөгжсөн гэвэл ерөөсөө энэ аж үйлдвэр, технологи, дижитал дээр суурилж хөгжсөн. Инновац хоорондын уялдаагаа сайжруулсан. Энэ улс өнөөдөр дэлхийд 3-т явж байна. Эдийн засгаараа 2-т явж байна. Био анагаах ухааны салбар, биомедикал салбар гэдэг байгаа нөгөө анагаах ухааны салбараар бас гайхагдж байна. Шинжлэх ухааны технологийн салбараар гайхагдж байгаа ийм улс байна. Энэ улсуудын жишгээр бид нөр өөрөө хөгжих ёстой. Тэгээ инновац өөрөө 21-р зууны эх оронч үзэл бол энэ инновац. Үүн дотор байгаа дэлхийн өндөр хөгжилтэй бүх улсууд инновацид хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалтыг та бүхэн харж байна. Энэ дэр байгаа. Энэ бүх хөрөнгө оруулалтууд энэ тоогоороо байгаа. Инновацид хамгийн их өндөр хөрөнгө оруулалт хийсэн улсууд хөгжлийн жишээ. Хамгийн их. Яагаад гэвэл инновац чинь дандаа ажлын байр нэмэгдүүлдэг. Инновац чинь дандаа үйлдвэр байгуулагддаг. Хүн ажилтаа болдог байхгүй юм. Тэгээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр үүнийхэн цаана нэмэн өртөг гэдэг юм эх оронд маань үлддэг байхгүй. Бид их том юм яриад гадаадад нүүрсний үн өсөх юм бол манай улсын эдийн засаг сэргижийдэг.
ийм өрөвдмөр амьдарч бид нар болохгүй. Хэн нэгнээс хараад бусаар амьдрахын тулд сайн баг, сайн хамтрагч нар, сайн залуучууд хэрэгтэй шүү дээ. Одоо би бас залуу хүний хувьд та нартай ярьж чинь сэтгэлээс бид нар өнөөдөр хамтарч ажиллах ёстой. Ирээдүйд та нарыг хүсэж чинь, хүлээж чинь. Энэ ирээдүйд тийм сайн залуучууд хэрэгтэй байна. Ингэж чадвал энэ улс орныг өөрчилнө гэж би бол хардаг. Тийм учраас та нар энэ дээр бодолтой хандаад одоо энэ миний та бүхэн харуулж байгаа энэ инновацийн индексүүд тэр нөгөө хамтын хөрөнгө оруулалтын санд оруулж байгаа индексүүдийг бүгдийг нь одоо хараад та бүхэн бас санаанууд авж байгаа хаа гэж ингэж бодож байна. Өнөөдөр дижитал урсгалаа нэмэгдүүлэх энэ бодлогуудыг явуулахын тулд гэхэд л өнөөдөр 23 сая доллараа оруулъя гэдээ баталгаа гаргацсан Монгол дижитал тийм үйлдвэр байгуулъя, олборлт хийгээд энэ үүлэн тооцоолоос олборлт хийгээд явж байгаа хятадын компаниуд зөндөө шүү дээ. Монголд ороод ирэх гэсэн. Монголын тал нутаг дижитал үйлдвэрүүдийг оруулж ирэхэд нээлттэй гэдгийг зарлах хэрэгтэй байгаа. Тийм учраас би энэ тал дээр бол сайн ажиллаж байгаа. Энийг хөгжүүлэхийн төлөө цаашдаа явна. Эннийхээ замаар бид нэр үйлдвэржилтэд эрчимжүүлж явна. Үйлдвэржилтэд хөгжүүлснээр ажлын байраа нэмэгдүүлнэ. Татвар эрх зүйн орчноо үйлдвэржилтэд хөгжүүлэхийн тулд өөрчлөх шаардлагатай байгаа. Одоо жишээ нь Сингапурт шинэ компани байгуулагдсан бол эхний 3 жил татвар төлдөг байхгүй. Татвар огт төлөхгүй. Эхний 3 жил. Тэгээд 4 дахь жилээс татвараа төлөхөө 3 жил тэр компаниуд боожоод бас боломжийн бие даагаад ирэхээр татвараа төлдөг. Ийм тогтолцоо үйлчилж шин. Гадаадд юу хэрэгтэй вэ? Тэр түүхийн эдийг эндээ бүтээж бодлого барих хэрэгтэй байна бид нэр. Гадны оронд юу хэрэгтэй вэ? Түүнийг үйлдвэрлээд экспортод гаргах. Ингээд үүний тулд хүний нөөцийн бодлогоо сайжруулъя. Ихтэй суралцагч нар, ихтэй сургууль суралцагч нарыг зохих төвчнийг нь код тогтоогоод инженерийн чиглэлээр, технологийн чиглэлээр сургамаар. Инженер технологитой бид бий болгомоор. Ингээд мэрэгчлүүдээр тусдаа тэтгэлэг хөтөлбөр зарлаад өгмөр байгаа. Ингээд инженер Монголд хэдийн инженер бэлтгэнэ гэж. Өнөөдөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр мянган антрепренер хүмүүсийг бэлтгэнэ гэдэг зорилт байгаа шүү дээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ихтэй сургуульд орж байгаа мэрэгчлэр нь тодорхой код зарлаад ийм хийх гэж. Ийм шаардлага бол бүрэн дүүрэн байх. Ингээд энийг намжрах хэрвээ шуугана болоод одоо нэг жоохон урагшаа харсан юм а ярих гэсэн л ийм л би бас бодолтой байдаг. Энийг бол та бүхэндээ бас хэлье. За ингээд эдгээрийг хийхийн тулд бид нар одоо буян тухай нисэх буудал одоо удахгүй хөшөлтийн өндөр нүүн. Ингээд буян тухайг ямар үйл ажиллагаа явуулдаг болох ёстой вэ гэдэг дээр миний санал бол байдаг. Энэ бол буян тухайг бид нар аж үйлдвэр технологийн парк болгох ёстой. Тэгээ энд тэр дижитал биржүүд нь хөгжиж идэг. Нэгэсэндээ татваргүй бүсийг бий болгох ёстой тэнд Монголын захиурын хөндийг бий болгох ёстой шүү дээ. Тэгээд тэнд өөрөө сайн технологи гаргаж байгаа, шин санаа гаргаж байгаа нөхдүүд очоод бизнесээ эрхэлдэг. Гарааны компаниуд тэнд нь боождог. Тэнд өөрөө татваргүй эдийн засгийн таата бүсийг бий болгоод тэнд байгаа компаниудыг эхний 3 жилийн татвараас чөлөөлөх ёстой. Ингээд энэ нь өөрөө захиалгаар авах ёстой. Монголд ямар шин санаа, ямар салбарт хэрэгтэй вэ гэдгийг зарлаад сонгон шалгуур заргаа авах ёстой. Ингээд үүнийг нь улсаас инновацийн сангаар дамжуулаад тэр venture capital сангаас бид нэр зээл олгоно. Тэгээд энэ технологид суурилсан тэр аж үйлдвэрийн паркаа дагаад ихтэй сургуулиудын сургалтын баазыг тэнд байгуулах ёстой. Ингээд тэнд очиод дадлага хийдэг. Тогтолцоо руу бид нар явах ёстой байгаа. Тэгээд тэр миний яриад байгаа тэр дижитал биржүүдийг чинь тэр буян тухайг дагаа хийх ёстой. Тэгээд одооны байгаа тэр нисгийнхаа талбайг нэгэнт онгоц нисэж байгаа учраас жижиг онгоцны сургалтын төвийг байгуулах ёстой. Би бол ийм төсөлчөд ингэж явж байгаа. Одоо энэ хүмүүс юу гэж ойлгох юм аа? Би бол миний байр суурь юм. Тэнд жижиг онгоцны сургалтын төвийг байгуул. Өнөөдөр Америк кинонд та нар харж байгаа үст. Гараад машин унж байгаа юм шиг онгоцоо гараашнда байгаа онгоцоо онгоолгоод онгоцоор нисэж байгаа шүү. 4 хүн суудаг. Гэр бүлээрээ суугаад явдаг. Ингээд явах юм бол 21-р зууны аж үйлдвэр гэдэг зүйл чинь бодит утгаараа хэрэгжинэ. 21-р зууны аж үйлдвэр бол мэдлэгийн үйлдвэрлэл. Бид оюун санааг үйлдвэрлэнэ. Бид оймс үйлдвэрлэхийг инновац гэхгүй шүү, тэ. Энэ бол бид оюун санаагаа үйлдвэрлэл, мэдлэгээ үйлдвэрлэх бол аж үйлдвэрийн 4-р хувьсгал бол цэвэр үнэтэй холбоотой. Өнөөдөр мэдлэгээ сайн үйлдвэрлэж чадах юм бол яаж амжилтанд хүрдгийг та нар мэдж байгаа.
Дэлхийн борлуулалтын орлого хамгийн өндөртөө 5 компани. Facebook байна, Amazon, Twitter тэ. Эдгээр компаниуд бүгдээрээ оюун санаагаас үүссэн компани. Мэдлэгийг үйлдвэрлэж байгаа компани. Тэгэхээр бид оюун санааны үйлдвэрлэл эрхлэх ийм залуучууд та нараас би дөрөн гараасаа гэсэн ийм бол бодолтой байдаг. Тэгээд үүнээс бол бүгдийг нь дүгнээд үзэхэд өнөөдөр амжилтанд хүрсэн улс орнуудын хувьд зан төлөвийн өөрчлөлт, хандлагын өөрчлөлтийг хийж чадж байгаа. Нэгсэндээ 21-р зууны их орончид бол хандлагын өөрчлөлт хийх ёстой. Үүнд нь одоо бодит байдал, аригцнаал сэтгэлгээ хэрэгтэй. Аливаа асуудал бодиттой ханддаг бол их оронч байя гэв. Хоёрт бол аливаа зүйлийн учир шалтгааныг логиктой хардаг болох ёстой. Учир шалтгааныг боддог болох ёстой. Гуравт бол бие даасан байх ёстой. Бие даасан байна гэдэг бол үүнээс заавал хариуцлага яригддаг. Хариуцлага гэдэг бол эрх үүргийн нэгдэл. Зөвхөн эрхээ эдэлдэг хүнийг хариуцлагатай өнгөхгүй шүү. Эрхээ эдэлж үүргээ хүлээвэл хариуцлага гэдэг. Энэ бол онлын ойлголт. Дөрөвт бол та нар бүтээлч байх ёстой. Яриад суудаг биш, аливаа асуудал дээр бүтээлч байдлаар ханддаг. Одоо креатив индастри гэж бүтээлч үйлдвэрлэл явуулах ёстой. Ингээд шудраг байх ёстой. Өөрийгөө үнэлэх тодорхой үнэлэмжтэй байх ёстой. Эцэст нь та бүхэн энэ болгоныг хийж чадсны үр дүнд бол 21-р зуунд их оронч муу маа бий гэдгээ зөв томьёолж чадна шүү. Тусгаар тогтнол их оронч үзэл бол илүү ухаалаг байхыг, илүү бүтээлч байхыг, илүү одоо худалдаа авалтын шин чанартай болж өөрчлөгдөхгүйгээр аливаа зүйлийг эргээр харж чаддаг байхыг хэлнэ. 21-р зууны их оронч гэдэг бол оюун санаа эдийн засгийн тусгаар тогтнолоор тодорхойлогдно. Бид нар бол дижитал 90-100-д амьдарч байгаа гэдгээ үргэлж бодож байгаа хэрэгтэй. Үргэлж санал сэрж байх хэрэгтэй. Тийм учраас цаг үе маань өөрчлөгдөж байгаа учраас цаг үед нь амьдарч байгаа хүмүүс өөрсдөө дагаж өөрчлөгдөв. Төгсөөд гарсныхаа дараа та бүхэн аль хэдийн ажлын байраа олцсон бай. Нэг зүйлийг сайн чаддаг бол ингээд 21-р зуунд их орончид мэдлэх ёстой. Та бүхнийг хоож үе чинь тэсгэн ядан хүлээж. Их орны ирээдүй та нарыг хүлээж. Энэ улс чинь та нар телевиз үздэг шиг тийм муу муухай үргэлж болж байгаа улс биш шүү дээ. Энэ улс чинь сайн сайхан хүмүүс байдаг. Энэ улсын чинь ирээдүйн өнгөтэй өөдтэй байгаа. Энэ болгон та нартай холбоотой. Шүүмжлэгч биш, бүтээлч байгаарай. Хуруучин биш те толгоогоо ажилуулаарай. Зөвхөн шүүмжилдэг, зөвхөн хуруугаараа нэг юм фэйсбүүкийн доор комментээр энэ нэгнийг шүүмжилж идэг. Асуудал ерөөсөө асуудлын мөн чанар биш шүү дээ. Тийм учраас эх орны ирээдүй биднийг хүлээж байна. Би энэ эх орондоо оюун санаагаараа тусгаар тогтны. Хэн нэгнээс хараад бусаар тусгаар тогтнолыг хамтдаа энэ оюун санаагаараа хийж чадах юм бол хэн ч ирээд биднийг дийлэхгүй. Монголчууд Норвег шиг улс болж болно. Дансандаа 160 мянган доллартай хүн амьдарч болох ёстой. Яг тэгвэл Норвег гэдэг улс тэгс. Баялагтай яг л манайх шиг яг л адилхан улс. Тэгэхээр би та бүхнээсээ оюун санаагаараа тусгаар тогтноороо өөртөө итгэлтэй, найдвартай байж энэ улс их орондоо бас хэрэгцээтэй олон зүйлийг хийгэрэй гэдэг хүснээр нь эх орныхоо төлөө би юу хийж байгаа вэ? Юу хийж чадсан бэ гэдгийг үргэлж бодох ёстой. Би бол өнөөдрийн төвшөнд бол энэ инновац, энэ хамтын хөрөнгө оруулалт, венч сан, дээд боловсролын шинжил, энэ дижитал бирж, одоо сая багшийн хөгжлийн хууль, боловсролын салбараар дамжуулж эх орондоо оюун санааны тусгаар тогтнолыг хийя гэдэг ийм бодолтойгоор ажиллаа энтэй уйж явдаг. Энэ бол миний эх орондоо барьж байгаа хамгийн том үйлс мал гэж би боддог. Тэгээ та бүхний хичээл сургалагт нь өндөр амжилтыг хүсье. Тэгээд хамгийн сүүлд нь хэлье том байгаарэ гэж. Баярлалаа.